Шүүх байгууллага тухай хуулийн шинжилсэн найруулгаар гэр бүл хүүхдийн хэргийн анхан болон давзаалдах шатны шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр тогтсон билээ. Дагнсан шүүх байгууллагатай холбогдуулан Монгол улсын дээд шүүх, шүүхийн академи, олон улсын эрхцэн хөгжлийн байгууллага болон Ханс Зайлийн сан хамтран дагнсан шүүхийн тогтолцоо хүүхдийн эрх ашиг ба гэр бүл сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Хуралд Монгол, Америк, Австрали, Герман, Турк, Солонгос, Япон, Нидерланд зэрэг орноос шүүгч, эрдэмтэн, судлаач, холбогдох салбарын 120 гаруй зочин төлөөлөгч оролцсон. Энэ удаагийн олон улсын хурлаар гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрэл цуцлалт, эхний ялхас, хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудал, өсвөр насны хүнд холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, гэр бүл хүүхдийн хэргийн шүүхийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц зохион байгуулалт гэсэн 3 үндсэн хэсгийн доор илтгэл тавьж хилцүүлэг өрнүүлж туршлага солилцох юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлын үйл ажиллагаатай холбоотой холбогдох мэдээллийг Монгол улсын дээд шүүхийн www.ceg Supreme Court цэгийн албан ёсны вебсайт дахь онцлог цэснээс хүлээн авна. Монгол улсын дээд шүүх